Дөрөвдүгээр өдрийн дараа Кenya улсад ирсэн байна. Гадаа бороотой байна. Ингээд Монголтой ижлэхэн дөр зураг харж байна. Сүүлийн 40 минут яг нэг газараа зогслоо. Өөр дэм төвжрэл үзээгүй. Монголдо ирсэн юм санагдаад багчаа. За байдгүй дээ. 2 цаг төгжрээ зогсчлоо. Бурхан минь. За өглөөний мэндий. За Кenya улсад ирсэн. Эхний өдөр эхэлж байна. Өчигдөр орой нэлийн оройтож ирсэн байгаа. Тэгээд нэг зочд будалд ороод байрлсан байна. This is my bicycle. За би яг одоо вакцины хийх газар руу явж байна. За Кен улсад зорчиход бол ер нь бол ямар нэгэн дүрэн байхгүй, голоор замын голоор л хусд юм байна. Энд бол машинтай явах арга байхгүй байна өө. За яг одоо улирд нь болохоор борооны улирд гэж байна. Тэгээд өдөр болгон өдөш болгон ер нь бороо ордог. Phone? Yes. Okay, I understand. За энэ дээр нөгөө утасаа дал тийгэрэй гэж байна. Гэхдээ нөгөө булаалт дээр мэхтэй. Тийм учраас утасаа дал тийх хэрэгтэй байна. За нэг юм төр зур. Okay. It's not painful, so don't be scared. Okay. I'll be here. No, They don't do it. He doesn't want to see. They don't do Yeah, it. it's easier. And we are done. Oh, But yeah, I'm done. How was it? your hand is very good. Oh, you don't do it. I don't feel. За өнөөдөр маш олон ажлыг амжууллаа. Доллар солиулсан, вакцина хийлгэлээ. За сая SIM карт авлаа. За тийм маргааш аялалтаа хийхэд ямар ч асуудал боллоо. No, that's I don't want it. Okay. За энтхийн хүмүүс бол бичлэг зурагт ер нь бол орох их дургу харагдлаа. Тэгэхээр бүр яг тухайцлан нэг хүнийг бүр ингээ онцгойчилж авах нь бас буруу байж магадгүй л байна. Thank you. За одоо ер нь хүмүүст гарын мөнгөөс сурахгүй болохгүй юм байт юм байна энэ аялал. Тэгвэл нөгөө хүн чинь сэтгэл гаргаад маш их тусалж яхад нь бас чадах чинээгээр гарын мөнгөө өгч байх нь зөв юм байна гэж бодлоо. За ерөнхийдөө тэгэл нэг иймэрхүү дүр зурагтай байна. Хүмүүс бол их найрсаг туслахад бэлэн. Энд бол ямар ч асуудал алга. Wait. Okay. За ингээд асуудалтай ирлээ дээ. Okay my friend. За буудлынхаа төлбөр тооцоог хийн. Түр баяртай. За сайн байна уу бүгдээрээ. За би Найроби хотоос гарч байна.
Тэгээд Навишагийн цэцэрлэг төрөл рүү явж байна. За бүгд найрамдах Кен болсон. Зүүн Африкт оршдог ус. За зүүн урдуура Индикийн далай, урдуура Танзан, баруун талаараа Уганда, хойд талаараа Өмнөд Судан, Этиоп. За зүүн талаараа Сомали гэх зэрэг 5 улстай шууд хэлэлт юм байна. За 580 мянган метр квадрат талбай газар нутагтай. За маш сонирхолтой нэгэн баримт байдаг. Энэ 42 орчим ястан амьдардаг. За албан ёсны хэл нь англи болон Суахили хэлээрээ харилцдаг хүмүүс байна. Их Британий колони байсан улс 1962 онд албан ёсоор тусгаар тогтнолоо олж авсан юм байна. 2024 оны хүн амын тооллогоор 51 сая хүн бүртгэгдсэн бол за Найроби хотод 5 сая хүн амьдардаг гэсэн тоо баримт байт юм байна. За Найроби хот нь газар нутгийнхаа өмнөд хэсэг рүүгээ шахаж байрласан байт юм байна. Тиймээс би хойд бүс нутаг болох Навишагийн цэцэрлэгт хүрээлэн рүү аялал хийхээр төлөвлөсөн юм аа. За Африкт орж ирсэн хамгийн ихний бэрхшээл саад бол бороо байлаа. Учир нь би яг борооны улирлалаар нь ирж тааржээ. Африк төв нь ерөөсөө хоёрхан улиралтай байдаг юм байна. Зуны улирал болон борооны улирал. За борооны улирал нь одоо сарын дараа дуусах юм байна. За үүнээс хойш харьцангуй сайхан нарлаг өдрүүд үргэлжилт юм байна. No, I'm from Mongolia. Mongolia. Near China. Near China, yeah. Where are you from? I'm from Nairobi, Nairobi. but we were just like going around and we just decided to come here. Yeah. Just enjoy. Yeah, with my friends. Yeah, just chilling. Nothing much. Yeah. So Hakuna sad we don't Matata. have Hakuna Matata. Yeah, my name is Ben47. .edits. That's my brand name. Yeah. Nice. So nice to meet someone from I Mongolia. like your country. Thank you so much, man. You drink? No, thank you. Me also don't drink. За Кения улсад тулгамдж байгаа нэгэн том аюулын харангуй байна. За энэ нь бол ажилгүйдэл. Хүн амынх нь 60% нь ажлын байраа байдгүй юм байна. За ажилгүйдлийг дагсан ядуурл энэхүү улсад бас маш том байр суурийг эзэлж байна. За үгээр зогсохгүй баян ядуугийн ялгаатай байдал маш их байдсан байна. За дундаж гэж амьдрал байхгүй. За бүр нь бол ядуу болон баян гэсэн хоёр англи хэлд багтдсан байна. За мөн үүнээс гадна хүн амын дундаж насварлалтын түвшин нэмэгдэж байгаа. Үүний гол шалтгаан нь дохын тохиолдол түгээмэл байдаг өгөөд за их нэлгсэн эндэгдэл за мөн насварлалтын түвшин бол огцом нэмэгдэж байгаа тоо үзүүлэлтээр багтсан байдаг юм байна.
Навэшэ нууран дээр ирлээ. Чангуудаа. За тэгээд одоо утгахгүй. Навэшэ нууран дээр очиад эргэн тойронд нь юу байна бүгднийг та бүдтэй үзүүлэх болно. За би Навэшэ нуурын ирэг дээр камплж байна. Навэшэ нуур бол үнэхээр гоё байгалийн үзэсгэлэнтэй газар байна. Орой минь бүгдээрээ сайн байна уу? За өнөөдөр бол 5 дугаар сарын 10-ны өдөр. Өнөөдрөөр Навэшэгийн байгалийн үзэсгэлэнт газар хийсэн аялал минь өндөрлөж байна. Маргааш өглөө эртлэн босоод Өмнөд Кenya улсын газар нутагт орших Масай Мара аймаг. За Масай омгийнхны амьдардаг газар очиж үзнэ. За эндээс ойролцоогоор 3 өдөр яваад хүрэх байх. За энэ хооронд манайхаа YouTube дээрээ лайк болон шеэр, subscribe дараад дараагийнхаа видеогоо хүлээж байгаарай. За тухгүй уулзъя.